Замын хөдөлгөөний дүрм зөрчиж, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлагын талаар. За 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн зөрчлийн тухай хуулинд дараах нэмэлт өөрчлөлтүүд орсон. За тухайлбал зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд нь замын хөдөлгөөний дүрм зөрчсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгуулийн шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх шинээр авах, ангиллал нэмэх эрхийг хязгаарлахаар хуульчилсан байна. Хүн хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс оногдуулсан торгол шийтгэлийг хууль заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд цагдаагийн албан хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгол шийтгэлийг биелүүлж дуусах хүртэлх хугацаанд хязгаарлана гэж заасан байдаг. Мөн энэхүү хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөс эрх бүхий этгээдээс оногдуулсан торгол шийтгэлийг хууль заасан хугацаанд төлсөн тохиолдолд 50% хөнгөрүүлэх, хэрв төлөөгүй тохиолдолд торгуулийн шийтгэлийг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхэн маань аль болох зөрчил гаргахгүй байх. Хэрв та замын хөдөлгөөнд оролцохдоо торгуулсан бол торгуулийн шийтгэлийг хуульд заасан 15 хоногийн хугацаанд төлж хэвших анхаараарай. Зөрчлийн тухай хуулиар замын хөдөлгөөний дүрм зөрчиж торгуулсан бол хуулийн хугацаанд буюу 15 хоногийн хугацаанд төлбөл 50% хөнгөлөх зохицуулттай. 2024 онд эрх бүхий албан тушаалтнаас нийт 1,357,251 торгуул оногдуулж шийдвэрлэснээс хүн хуулийн этгээд 341,137 торгуулийг 50% хөнгөлж төлсөн байна. Харин 2025 оны эхний 2 сарын байдлаар 163,575 торгуулаас 66,475 торгуулийг 50%-аар төлсөн байна. Хүн бүр хуулийн өмнө эрхтгч байна гэж үндсэн хуульд заасан байдаг. Харин зөрчлийн тухай хуульд зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг хуулийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээдэг. Гэвч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж олон удаагийн торгох шийтгэл хүлээсэн тээврийн хэрэгслийн жолооч нар торгуулаа цаг тухайд нь төлөвлөгүй дахин тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргаж байгаа тохиолдлууд гарч байна. Тиймээс тээврийн прокурорын газраас хуульд заасан үндслэл журмыг үндэслэн холбогдох байгууллагуудтай хамтран олон удаагийн торгуултаа тээврийн хэрэгслийн жолооч нарын торгуулийг нөхөн төлөвлөх арга хэмжээг авч ажиллаж байна. Тэгээ шалгаж ирсэн саяас ганц 2 зөрчил байх шиг байна тий. Ямар зөрчил байна? Нэг нь суудлын даруулгагүй явсан гэдэг. Нөгөөх нь уул зурчихсан байгаа. Өөрөө нь хөдөө орон зайгаа төлөх нь таад юм л та. Зурчил гаргасан бол арилгах хэрэгтэй. Тэгээ дөрөв зөрчихгүй л явал одоо нэг 8 наснд ч аюулгүй, аль талан л ерөөдөө аюулгүй гэсэн л одоо утгатай явдаг. Тухайн цаг бүрдэл ерөөдөө торгуулаад төлөөд асуудалгүй явж ивэл аль талан л бас асуудалгүй шүү дээ тий. Торгуулийнхаа мэдээллийг хаанаас яаж шалгадаг вэ? E-Mongolia буюу одоо нэг мессежээр ирдэг шүү дээ. Тэгээ мессежээр гот сүүлийн регистрийнхаа сүүлийн 4 орно хийгээл тэгээ үзээд авчдаг. Торгуулийнхаа мэдээллийг одоо Smart Cab E-Mongolia байна. Тэрүүгээр л яадаг да. 7 хоногт нэг ороод шалгачдаг. Өөрийнхөө дөрвөө зөрчиж үгүй юу гэдэг. Тэрийг байнга ороо шалгаж идэг. Одоо яар сандарсаасаа болоод хурд хэтрүүлэгч байдаг юм уу? Одоо эсвэл гэлэн тохиол зөрчигч юм уу тиймэрхүү асуудал бас зөндөө ажиглаж идэг. Тайлбарлах тэгэл соёлтой оролцох гэж хүсэж байна. За замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч иргэд маань одоо хөдөлгөөнд оролцож явж байгаа үедээ замын хөдөлгөөний дүрмийг баримталж аваач гэдгийг зөвлөмөр байна. За цагдаа байхгүй байна гэдгээр бас дүрм зөрчих, өгөлтөн цагаан шугамд авах, гэрэл тохиол зөрчлүүдийг бол нийтлэг гаргаж байна. За одоо техник технологи хөгжсөн. За цагдаагийн байгууллагаас нийслэлийн хөрөнгөөр 2025 онд 176 уулзуур гацсан дээр 2606 камерыг байршуулсан. За замын хөдөлгөөний удирдлагын төвийн 44 хяналтын камераар бол тухайн тээврийн хэслийн үзлэг онцлогоо, чиглэлийн тээврийн хэслийг гинэ, замун дээрээс нь улсын дугаарын хязгаарлалт, за гэрэл төхөө, хурд хэтрүүлэх зөрчилдөр бол хяналтыг тавьж байгаа. За торгуулийг бол тээврийн хэслээр бол захин зөрчил буюу телекамерын зөрчлөөр бол тээврийн хэслээр бүртгэж байгаа. За энэ тохиолдол дээр бол иргэд маань E-Mongolia болон Smart Card хэмээн за 102 полиц аппликейшн за мөн дээрээс нь манай иргэд маань киоскоор торгуулаа харах буюу төлөх бүрэн боломжтой. Тэгэхээр энэ зүйл дээр иргэд маань анхаарах ёстой. За ер нь бол замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй байх юм бол торгуул за энэ зөрчил бүх зүйл бол танаас хол байна. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой дүрмээр соёлтой яваач гэдгээс иргэдэд зөвлөмөр байна.